Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээсэн. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Арсны шүүс захтна, мэдрэлийн гаралтай арсны захтна буюу экзем, нейродермит. Үргэлжлэл. Хүүхдийн эдээд захтна заавал эцэгийнхээ харилцаанаас болсон байдаг. Дараа нь хүүхэд насанд хүрэхдээ эцэг эхийнхээ хуучин бодол, өөрийнхөө хуучин хямрал дээр үндэслэн өөртөө өвчин бий болгодог юм. Над дээр 3 настайгаас эхлээд мэдрэлийн гаралтай захтнаатай болсон 18 настай охин ирсэн юм. Тэр маш хурдан эмчилж өгөөч, олон жил элдв эмчилгээг хийлгээд нэмэр болоогүй хэмээн ярьсан. Түүнээс би чи аавдаа хэрхэн ханддаггүй гэж нүдрүү нь харан асуулаа. Хэвэн хэмээн тэрээр нүдэ буруулан хүйтнэр хариуллаа. Хэвэн гэж юу гэсэн үг болохыг надад хэлдэ. Охинтой уулзахаас өмнө би ээжтэй нь уулзаад ээж охин хоёрын өвчний шалтгааныг ойлгочихсон байсан юм. Охины эцэгт ээж нь огтхон сайхнаар хандаж харилцдаггүй бөгөөд аав нь ч байнга архиудаг, эмэгтэй түүнтэй хүүхдийнхээ төлөө л амьдардаг гэлээ. Хайр тэдний гэр бүлээс аль хэдийн алга болж зөвхөн хуучин гомдлол, зэвүүцэл, шүүмжлэл, үзэн ядалт үлдэжээ. Сүүлийн үед бүр нэгээ үл тоомсорлох, хайхрамжгүй хандах байдал бий болсон гинэ. Би түүнийг аль болохоор анзаарахгүй байхыг хүсдэг. Урд нь гомдол, зэвүүцэл байсан бол одоо огт хайхархаа байсан. Чи миний хэлсэн бүхнийг хийн гэсэн шүү дээ. Чиний идэх хэсэг өрдвөл ааваа хайрлах хайраас хамаарна. Гэхэд би үүнийг хийж чадахгүй гэлээ. Яагаад? Яасан гэж түүнийг хайрлах юм? Гэж охин жижигхийлсэн хоолоогоор хэлэв. Тэр миний бүх хил ухамсарт амьдралд намайг, миний ээжийг доромжилж, архитаж, бидэнд хэвийн амьдрах бололцоо өгөөгүй. Яасан гэж би түүнийг хайрлах ёстой юм бэ? Үгүй, үүнийхэн төлөө биш. Зөвхөн чиний аав болсны төлөө түүнийг хүндэж болно шүү дээ. Чиний ээж өөрөө ийм хүнийг сонгосон. Чи өөрөө ийм аавыг сонгосон гэдгээ ойлгох хэрэгтэй.
Би өөрөө сонгосон гэдэг чи юу гэсэн үг вэ? Бурхан бидэнд бидний хүртэх ёстой зүйлийг л өгдөг. Энэ ертөнцийн зарчмаас чи дээш гарахыг бод. Өөрийнхөө аавыг зөвхөн чамд амьдрал өгснийхэн төлөө хүлээж авч хайрл. Чиний хувьд тэр хамгийн сайн эцэг гэдгийнхэн төлөө хайрлаарай. Түүний зөвхөн сайн талыг нь олж харахыг хичээ. Эцэг эхийн хувьд зөвхөн хайр хүндлэл байх ёстойгоос биш, зэвүүсэл гомдол байх ёсгүй. Хайр энэ хорвоогийн юунаас ч ямар ч үнэт зүйлээс хамаарахгүй байх ёстой. Танай ээж өөрийгөө ч эцгийг чинь хайрлаж байгаагүй юм байна. Та үнийг яаж мэдсэн бэ? Би чиний ээжтэй өмнө ярилцсан. Хэрвээ чи сэтгэлдээ хайрыг бий болгож чадах юм бол өөрийгөө эмчлээ зогсохгүй тэдэндээ тусалж чадна шүү дээ. Хүн бусдыг хайрлах үедээ эргэн тойрныхондоо маш хүчтэй нөлөөлдөг хайрын хүрээллийг бий болгодог юм. Охины нүд наатан болж зөөлрснийг би ажиглалаа. Өөр хүүхэд бол уйлчхал байсан. Харин тэр бие барьж байлаа. Гэхдээ л өөрчлөлт орох шинж харагдлаа. Чи өөртөө хайртай юу? Нэг их биш. Би заримдаа өөрийгөө үзэн яддаг. Хэрвээ хүүхэд том болсон бол өөрийнхөө бодлыг цэвэрлэх ёстой. Хэрвээ жаахан бол эцэгийнхэн хийж байгаа үйлдэлээ өөрчлөх ёстой. Арьсаа цэвэрлэх биш, дотроо цэвэрлэх. Дотроосоо цэвэрлэгдэхэд гаднах нь аяндаа цэвэрлэгддэг юм аа. Хайрст үлд буюу псориаз. Маш ихээр гэмших, өөрийгөө шийтэх хүсэл нь хайрст үлдийн шалтгаан болдог. Нэг залуугийн далдах хумсартай холбогдсон хайрст үлдийн учрыг асуухад залуугийн царай час улаан болоод би шалтгаанаа мэдлээ, тэгтээ танд хэлэхгүй. Олгүй яах вэ? Далдах хумсараас авсан ямар ч мэдээлэлээ та өөртөө үлдээж болно. Үгүй, гэхдээ танд хэлсэн дээр юм байна. Тэр жилийн өмнө найзынхаа эхнэртэй явуулдаж эхнэрийн араар нь тайсан ажилтээ. Ингээд давхар гэмших сэтгэл нь түүнийг ийм өвчтэй болгож. Хайрст үлдэх хөвчлэн хүчтэй стрессийн үед үүсдэг болохыг би ажигласан. Сэтгэл санааны хитэх дарамтын үед хүмүүс итгэх, хайрлах, аюулгүй байдлыг мэдрэх гэх мэтийн мэдрэмжүүдэд өхүүлдэг. Нэг хижээлэрийн маш их мөнгийг хуурч авсны дараа хайрст үлдтэй болсон байлаа. Түүнээс хойш би ердөө хүнд итгэхээ байсан. Тэгээд ч одоо амьдраад яах юм билээ дээ гэж нүдэндээ нулимс цэлэгнүүлэн хэлж байсан юм. Би бас хайрст үлдтэй хүмүүс маш их сэжигч байдгийг анзаарсан. Зарим нэгнийх нь амьдрал тэр чигээрээ зөвхөн сэжиглэхэд чиглэсэн гэлтэй. Далдах хумсар амьдралаас цааргалах програм ажиллуулж тэр нь арьсан дээр илэрдэг. Удаан хугацаагаар хайрст үлдээр өвдсөн нэг залуу би энэ орныг үзэн ядчихэв. Энэ заваан гудамж бас атаархуу тэнэг гудамжны амьтдыг би үзэн яддаг. Миний хамгийн сайхан таашаал авах юм бол цэвэрхэн оронд цэвэрхэн эмэгтэйтэй байж сайн гино сайхан хоол идэх гэж ярьж билээ. Уг өвчний үед арьс хатуурч өгчдөг юм. Арьс тийм болсон газараа хуурай болдог. Энэ нь хүн орчноосоо биеэ хамгаалахыг хүсэж байгаагийн илрэл юм аа. Хайрст үлдээр өвдсөн хүн цэвэр, өв тэгш, аюулгүй ертөнцид амьдарч байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Зөвхөн амьдарч байгаа биш, тэр өөрөө түүнийг бий болгосон. Арьс цайрах буюу витилго. Энэ эмгэг тухайн хүн энэ ертөнцийн маш олон юмнаас бүрэн тусгаарлагдсан гэдгийг илэрхийлдэг.
өөрийгөө сайн дураараа тусгаарлах гэсэн үг. Тэр өөрийгөө хаанч байсан, нийгмийн бүрэн эрхэт гишүүн гэдгээр ойлгож чаддаггүй, мэдэрдэггүй. Миний үйлчлүүлэгч нэг залуугийн арьс хэдэн жилийн өмнөөс цайрж эхэлжээ. Цагаан толбонууд эхлээд бие нүүрэн дээр нийлэрсэн. Залуу туранхай, ичимхий, эмэгтэй хүүхдийг санагдуулам нарийнхан хоолойтой. Үүнээсээ болоод түүнд өөрийгөө бусдаас дутуу гэж бодох комплекс бий болж улмаар нийгмээс хөндөрчээ. Үеийнхэнтэйгээ харилцаанаас ч өөрийгөө бүрэн тусгаарласан аж. Түүнд би хоргойжүүлэх юм бичээд 70 ухамсартай нь харилцснаар цагаан толбонууд 2 курс эмчилгээний дараа зөвхөн толго төдий үлдсэн билээ. Батагт тууралт. Өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл дундуур байх нь батагт бэржрүүг шууд үүсэх гол шалтгаан болдог. Батагт тууралт охид өвгүүдэд бэлгийн боожлтын үед гардаг бөгөөд яг энэ үед тэдэнд гадаад байдлаа онцгой санаа зовх шалтгаан гардаг. Тэдний өөрийгөө болон гадаад төрхөө хүлээн зөвшөөрдөггүй бодол шууд нүүрэн дээр нь илэрнэ. Энэ өвчний тусламжтай тэд өөрийгөө хайрлах, өөрийгөө болон сэтгэл татам харагдах чадвараа байгаагаар нь хүлээж авах том хичээлд суралцдаг. Бэлгийн боожлтын үед тосны булчирхаа маш идэвхтэй ажиллаж эхэлдэг. Энэ нь биеийг тосож, харилцааг сайжруулахын төлөө. Батаг гарснаар гэхдээ булчирхаа бохирдож тагларч өрөвсдөг. Иймээс өөрийнхөө ухамсарыг эсрэг хүйсний хүн бэлгийн харилцаанд хандах бохир, өрөвсөлтэй бодлосоо цэвэрлэх хэрэгтэй. Амьдралд ирж байгаа шинэ боломжийн өмнө өөрийгөө нээж өгөөрэй. Бэлгийн харилцааг энэ ертөнцийн бодит явдал хэмээн хүлээж авахыг хичээгээрэй. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай шүү дээ. Хатиг. Энэ нь гадагш гарч байгаа уур хилэн дотор талдаа байнга буцалж, оргилж байгаагийн шинж юм аа. Арьс хуурайшиж гуйжих. Та өөр хүнд өөрийн толгойг уймруулах, бодолдоо болон амьдралдаа оролцох боломжийг олгоод байна гэсэн үг. Миний үйлчлүүлэгчийн хүүхдийн арьс гуйжихад 70 ухамсар нь тэрээр өөртөөгөө ярихдаа дандаа 3 дугаар бие дээр буюу тэр бодсон үүнд ямар хэрэгтэй байна гэх мэтээр боддог гэсэн юм аа. Мөөгөнцөр, өсгийний арьс хуурах. Мөөгөнцөртэй хүмүүс хуучин гомдол санаа зовнилынхоо араас өвхөн хатан зуралдаг болохыг би анзаарсан. Таны хуучирч хоцрогдсон бодол аль хэдийнэ хөвзөрчээ. Та өнгөрснөөсөө салахыг хүсээгүй байгаа бөгөөд тэр үеийн явдлаар одоо ч өөрийнхөө амьдралыг хордуулах боломж олгож байна гэсэн үг. Энэ нь амьдралд хөнгөхнөр урагшихад нь саад болж байна. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бид нэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой.
үргэлжлэл бий. Радио FM 107.1